Хүн төрлөختөн хөгжлийнхэн явцад олон гайхамшигт зүйлсийг бүтээсэн. Энгийн боловч маш хэрэгцээтэй нэгэн зүйл бол та бидний өдөр тутмын хүнс талах. Археологчдын судалгаагаар хүн төрлөختөн улаан буудайг 30 мянган жилийн дэртээс хүнсэндээ хэрэгжилж ирснийг тогтоосон байдаг. Тодорхойлбол Эльба мөрний их, Рейн мөрний дунд орших, хойд альпийн сав газар амьдарч байсан Кельт, Галчууд улаан буудайг боловсруулж талхны анхны хэлбэрт оруулан хэрэгжилж ирсэн үе нь Неолитийн үе буюу 15 мянган жилийн дэртээс гэж үздэг юм а. Одоо бүгдээрээ судлаачийн үгийг сонсцгоё. Галчууд байгаль дээр зэрлэгээр ургасан үр тариаг гарааргаар чулуун термээр тахалж усанд хэвтүүлэн зөөлрүүлж дэвтээх явцдаа эсгэж хөөлгөх аргыг нээснээр анхны өвг шингэн талхыг хэрэглэж эхэлжээ. Хүндрэлтэн үргэлж шинийг сэдэж хөгжүүлж ирсэн туршлагын ачаар өнөөх шингэн талхаа гал дээр хайрч бидний өнөөгийн хэллэгээр бин гэх мэт өвг талхны анхдагч хэлбэрүүд бий болсон байдаг юм. Эртний египчүүд арвай, цагаан будаа, амуу будааг хүнсэндээ өргөнөөр хэрэглэж байсан. Улмаар улаан будайг гаршуулахдаа бусад үр тарианаас эсэлдэх хөөх чанар нь илүү болохыг ажиглажээ. Өнөөдрийн бидний хэрэглэж буй талхны үндсэн технологиг египчүүд гаргаж ирсэн гэж үздэг. Египтийн халуун дулаан уур амьсгалд эсгэж байгааг мэдмэгцээ. Эсгэх процессыг хурдасгахын тулд зуухны галд ээж халааснаар талхны хөрөнгө үндсэндээ бэлэн болжээ. Ийхүү египчүүдийн шинээр бий болсон талх нь авч явахд хөнгөн, үеиг, шимтээ хүнс болсон учраас газрын дундад тэнгисээр зорчих худалдаачдын ус онгоцоор тухайн үеийн улс төр эдийн засаг соёлын төв болсон Ромоор дамжин Грек, баруун Европын орнууд Балканы хойгоор дамжин их газарт нэлээд хүйтэн түгжээ. Монголын түүхэнд одоо ингээд судалгааны хувьд ингээд аваад үзэх юм бол хүннүг үеийн одоо булш бунхныг ингээд судалж байгаа археологчид бол одоо тэр тайлан тэмдэглэлээр бичсэн байдаг байхгүй. Энэ булшнаас бол хүннүг үеийн булшнаас амуу олдлоо, амуу олдож байна, бог удаа олдож байна. Амун одоо тэрийг нүдэх нухуур, тариа нүдэх нухуур олдсон гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр хүннүчүүд ч гэсэн тариа будаа хэрэглэж байсан байна. Тариалан хаагуур тариалж ирснийг бол ерөнхийд нь ингээд тоомлоод аваад үзэх юм бол Монгол нутгийг үндсэн 4 хэсэгт хаваагаад байна. За тухайлбал одоо энэ төв халах буюу хараа, ерөө, сэлэнг, туул орчмоор нэг тариалан эрхлэнэ. За баруун тишээгээ яваад ирэхээр зэрэг ховд, увснуур, байдраг гэдэг ингээд тариалан эрхлэнэ. Өшөө цаашгаа явах юм бол говь алтан өвөр буюу нөгөө говь эсрэг өмнө тариалан эрхэлж байсан. Зүүн тал руугаа яваад ирэхээр зэрэг хэрлэн онон одоо чон голын хавцаар ингээд тариалан эрхэлж байсан эртний ормууд байж байгаа. Үнэхээр л тэр тариа будайг тариалж байгаа бол монголчууд тэрийгээр мөн л бин хийж идчихэл байгаа байхгүй тий. Одоо бин гинүү одоо тухайн үед юу гэж нэрлэжсэнийг би сайн мэдэхгүй юм л да. Тэрийг бол хийж идчихсэн асуу. Археологчид хар хурмын малталгаар энэ хотод талх барьж байсныг нотлох талхны жигнүр олсны улбааг хөөн сонирхоход Чингис хаан 1219-аас 1225 онд Дундад Азийн Хорезмын улсыг мөхөж 120 мянга орчим олзлог доксодыг Алтай уулын Чингай болгосонд суулган сэргийн хүнсэнд зориулан тариулжээ. 1337 онд Юан гүрний хаан Тогоон төмөр хойд хязгаарт маш хүйтэн ургац баг гэдэг шалтгаанаар улсын албан тариаг тариалахыг зогсоосноор Монгол газар нутагт төрөөс бодлогоор хөгжүүлэх албан тариалангийн хөгжлөө нэг хэсэгтээ зогсон байдалтай болсон гэж үздэг. Алхны түүх бол яг монголчууд бид дундаа бол бас баялаг түүхтэй юм билээ. Тэр дундаа монголчууд одоо бурайд зон бурайд үндэстнүүд бол өөрсдөө далхаа эртнээс бэлтгэж барьж иддэг байсан юм байлээ. Түүхэндээ бол одоо 1910 оны намар Чингэн хандад орж Орос руу явсан. За Орос руу очиод одоо өдөр тутмынхаа амиг ингээд бичиж ингээд дан судалдаг байхгүй. Нөгөө зарлагын баримт байхгүй. Мөнгөө яаж зарсан зарлагын баримтаа ингээд нэг үрчлэн бичсэн. Тэн дээр Орос талхаа 80 мөнгөн төгрөг. Орос талхаа. Дахиад ингээд бүх өдөр бичсэн юм аа бичээд шүү. Чихэр аав гэдэг ингээд 4 төгрөг 16 мөнгө шиг гихэмжлэнгийн ийм баримтууд байдаг.
нийтээрээ хэрэгэлдэг болсон түүх бол ямар ч арга байхгүй. Оросын тийм ээ соёлтой салшгүй холбоотой гэж боддог. Орсуудын маань өөрсдийнх нь бэлэг тэмдэг нөгөө далхан дээр давсаа тавиад мэдчилдэг штэ бидний нөгөө алт цэнхэр хадаг гэдэг шиг. Ерөөсөө 1860 онд Петербургт Манжчин улс хаант Оросын байгуулсан гэрээний дараагаар Монголд Оросын консул суухыг хүлээн зөвшөөрж байгаа байхгүй. Хүрээнд Оросын консулын газар байгуулагдаад Оросын консулын газар байгуулагдсан гэдэг чинь Оросууд одоо манад албан ёсоор суугаад одоо сууршаад өөрийнхөө аж ахуйг хөтлөөд өөрийнхөө байшин савыг бариад тэр нөгөө тариа ногоогоо тариад талхаа хийгээд монголчуудын дунд Монгол нутаг дээр амьдарч байгаа байхгүй. Энэ нутгаараа монголчууд бол талах гэдэг чинь одоо жинхэнэ өөрийнхөө нүдээр хараад тэр үнэр мүнэр гэдэг чинь хамраараа үзэж штэ тий. Тэр анхны консул 1860 онд манай энэ хүрээнд орж ирсэн Шишмарио гэж хүн 50 жил суусан байдаг хөө. Өөрөөр 1910 он хүртэл тэр хүн бол Монголд Оросын консулаар 50 жил суусан. Энэ хүн өөрийнхөө дурсамжиндаа бол юу гэж үздэг хөр зэрэг монголчууд Оросуудаас бол бээлийн өмсөс сурсан. Монголчууд Оросуудаас талахыг сурсан гэж чинь. Тэгээд далах гэдэг бол бидний амьдралд үнцгээ орж ирсэн. Талах тарай, талах тамхи, талхандаа хүрэх, талхнаасаа салах гэж. Далхны мөнгөөр тасалчихъя гэж ярьдаг бол цалин цогтойгоо холбодог. Тухайлбал одоо би нэг гэргийн чинь намайг уучлаарай гэдэг шүлэгтэй далхны мөнгөөр хаяа нэг тасалдуулсан бол уучлаарай. Орчин үеийн хүүхнүүдийн гоёлоосч байгаа хотоос нь бол уучлаарай гэж жараад он биччихсэн юм аа. Тэгэхээр яг тийм байгаа бидний амьдралд өдөр тутам энэ талах гэдэг үг ямар ч арга байхгүй. Талхандаа хүрэх гэж ярьдаг тийм үү? Тийм шүү дээ. Одоо хүмүүс чинь ажилласаа алгадчих юм уу? Ажилгүй болохоор би талхнаасаа салчлаа. Талхны мөнгөгүй боллоо гэж талхтаа дандаа юмыг харьцуулж дүүж ярьдаг л да. Далах нь бидний амьдралд үнцгээ орж ирсэн. Одоо утга зохиолд орж ирсний жишээ гэхэл хамгийн түрүү уян нэмэхгүй их тэнгэрийн дүлий гэж зохиол бичсэн шүү дээ. Одоо тэнгэрийн дүлийг дугуй юм байдаг юм да өдөө байдаг. Хойжгор шард осууд. Сүхэндээ! Нэг сони юм бай. Яаса. Юунд биш ажиглдгийг чи мөөг юм шүү. Юуны ч мөөг. Онцгой даачиж үзвэл. Энийг хоёр юм чинь өгсөн хацнаа хийгээд алга болчихваа. Энийн нэрийг их тэнгэрийн дүлий гэдэг юм. Энийг олдагсан хүмүүс боён заяан дэлгэрч баяжих юм. Тэнхүү өнөөхөө их тэнгэрийн дүлийгэн гончгийн гэрт хадаг тэргүүт нээр ороож ойр хавийн ах トゥ айл аймаг цөмөр тахин сүтэж сүслэн бишрэх боллоо. Бурхан минь. Энэ андин эрдний чи юу гэж энэ бохир ширээн дээр тавина вдэ? Эн чинь их тэнгэрийн дүлий гэж ховор нандин эрдэн байхгүй юу? Бараг та хүнд олддог юм биш бурхан. Юуных нь ховор нандин байх вэ дараа гэж минь. Эн чинь миний диддэг талах. Нөгөө үзүүлээ. Би жин тээж явах замдаа. Би төржин тээж явсан. Эний холсыг. Тэгээ эний чинь манай ахын чи бүр гэр хотлоороо хатгаж дахин шүтдэг байхгүй. Ховор идтэй. Эн чинь ховор ид биш ээ. Бидний диддэг талах шүү дээ дараа гэж минь. Тэгээд төлөөлөгч. Энэ бол их тэнгэрийн дүлий биш ээ. Харин иддэг талах гэдэг чинь шүү дээ. Тэгэд тэдэнд талах хийдэг аргыг ярьж өглөө. Ингэж бүгдээр талхны учрыг мэдж ихээр инээлдэн сууцгаав. 1984 оны модон хулган жил одоо анх энэ талах чихэр уцаад компани байгуулагдчихсан юм байна л да. Тэгээл одоо Монголд албан ёсоор одоо талах үйлдвэрлэж эхэлсэн. Надтай ч 100 компани юм байна. За. Жицэн юм уу те нэрээ? Жицэн юм байна те? Үгүй энийг надад өмнө надтай ч 100 учраас реклам хийх гэсэн байхгүй юу? Тийм учраас бас утгатай хийсэн юм те? Тийм байна. Хийгээдсэн. Тэгээд 83 онд нэг өдөр ямар сайд дуудсан юм байна.
Сайд удаад яасан чинь одоо талхшигны комбинатын одоо зөвлөлтийн нөхдүүд бол эршимтэй ингэж барьж байна. Одоо эрхчлээс бол ашиглалтанд өгөхөр ийм шахуу явуулаа явж байна. Одоо ашиглалтын захиргааг одоо байгуулах ийм шийдвэр гарсан. Тэгээд одоо чи анханасаа энэ шийдсэн. Чи анхны зураг төсөв энэ хийлгсэн. Чамаасаар одоо энэ комбинатыг одоо ажиллах хүн байхгүй. Талхшигны комбинатын анхны үүсгэн байгуулад анхны дарга нь энэ компани гэж байгуулахад анхны ерөнхий захирлаар нь ажилласан. Зөвлөлт болсон өгөөмөр тусламж нийслэл Улаанбаатар хотод сүндэрлэн болсон талхчгийн комбинатыг бүлээн авах ёслолын цуглааныг Улаанбаатар хотын номын хромын нарийн бичгээр ламтгүнэж тус комбинатыг чанар сайтай ижбэрнээр барьж байгуулсан зөвлөлтийн барилгын нийт молибден строй гэдэг хөтөлбөрийн дарга Воронович үгэлж комбинатын удирдлагад дурсгалын төсвөр гардууллаа. Монгол Ардын улс хамт төвхрон улсын төвчнийг шүүн бүгд нарийн Монгол Ардын сайдлын бүлгийн дарга батсан зөвлөлтөс социалист бүгд нарийн холбоот улсаас тусалсан цугаан бүрэн төлөвчн сайд Паулнаар ёслолын тууз хайчилж шинэ үйлдвэрийн ажиллагааг нээлээ. За талхны үйлдвэр, чихрийн үйлдвэр, жигнэгийн үйлдвэр, гоймингийн үйлдвэр, сабоглоодлын үйлдвэрлэл гэдэг. Тэгээд биед авсан автоваз гэдэг ингээд нэгж хэлэх юм бол энэ том объект л да. Тэгээ энийг боловсон хүчний бэлтгэх гэдэг асуудал бол 78 79 оноос их бэлтгэж эхэлсэн. Гадаадад бэлтгэсэн одоо инженерүүд маань төрүүч нь яг энэ 84 оны ихээр ингээд төгсөж ингээд таарсан. За дотоодын техник мэргэжлийн сургуулийн 3 4 анги болоод ингээд бэлтгэсэн. 10 дугаар анги төгссөн одоо хүүхдүүд илгээлтийн эзэдийг бид нар анги ангиараа одоо 2 3 ангийг авч ингэж ажилуулсан. Ингээд анхныхаа одоо багийг бүрэлдүүлж ингэж ажиллаж эхэлсэн. Үйлдвэрийн амтад үсэгхэн үйлдвэрлэх тус үйлдвэрийн ажиллагаатай манай намсан удирдлагчдад танилцж, үйлдвэрийн техник технологи багийн хугацаанд эзэмшиж, төслийн хүч чадалд нь хүргэж, дээд зэргийн чанартай олон нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хүн ардынхан хэрэгцээтэй хэг комбинатын залруулж чадсавлаа. Ийхүү жилд 110 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүч чадалтай шинэ комбинат ашиглалтад орж, Монгол зөвлөлтийн ард түмний гамбат найрамдлын түүхийг бас нэгэн шинэ үйл явдлаар баяжууллаа. Хамгийн сүүлийн үеийн техник технологи бол манай энэ комбинатаар хийгдсэн юм байна. Чи үеийн техник технологийн юмнуудыг бид одоо эзэмшигт манад зөвлөлт толгойд улсын тухайн мэрэгжилтэнгүүд Евгений Васильевич Барвида гэж одоо хүн байсан. Ильянаас тогтсон. Энэтэй 30-аад мэрэгжилтэнгүүд ажиллаж ирсэн байна. За энэ нөхдүүдэд одоо манай мэрэгжилтэй боловсон хүчний бэлтгэд дадлаг туршлагыг олгоход бол үнэлж баршгүй хувь нэмэр оруулсныг бол манай талхшрын комбинатын тухайн үед ажиллаж байсан нөхдүүд бол ерөөсө мартдаггүй юм. Богино хугацаанд манай инженерүүд бол өөрсдийнхээ ер нь бие дааж дадлаг туршлагыг олж авсан. 87 он гэхэд манай талхшрын комбинат бол төслийнхээ хүчин чадлыг 100% хүргэж ашиглаж чадсан. 3 жилийн дараа бие даагаад энэ үйлдвэрийг авч ажиллах болоод зөвлөлт нэгж мэрэгжилтэнгөөр ингээд цаашдаа аваад явсан. Тийм ээ, амьдралыг тэтгэгч амин хүнсийг бид үйлдвэрлэдэг. Бид бүтээч бүтээгдэхүүн бүртээ хариуцлага, хүнд итгэл, найдварыг шингээдэг учраас манай бүтээгдэхүүнүүд аль бүрийн гэрт ургах нарны цацраг мэт шинэ өдөр ирээдүй аз жаргалын бэлгэлийг тээж очдог. Талхчигэр компанийн түүхийг уншихад монголчуудын өөрсдийн түүхийг судалж байгаа мэт сэтгэл надад төрсөн. Бэрхшээл, амжилт, ялалт, баяр баясгалан гэдэл. Энэхүү үйлдвэрийг би багасаа их сайн мэднэ л дээ. Яаж мэдгүй гэхээр талхнаас гадна их олон сайхан хүүхэд насны мань дурсамжийг одоо их амттай хүлхүүлсэн. 20 гаруй төрлийн чихэр үйлдвэрлэдэг байсан. Монголын ард түмэд гэдэг гадаадд ч гэсэн биднээс үйлдвэрлэдэг одоо дэглийн алим гэдэг чихэр бол Афганистан улсад экспортоор гардаг байсан. Биднээс одоо дэглийн алим одоо унага хулан гэж ирээсээсэн. Янгир ташлаа гэж чихэр байсан. Тэ? Ташлаа гэдэг чихэрээсээ янгир гэж ирээсээсэн, хулан гэж ирээсээсэн. Би хэрвээ буруу санааг бол энэ чихрүүд бүгдээрээ энэ сайхан гал голомтноос үүсэлтэй гэж би сандгийг. Хотын зочин ах дүүс ирэхээр л талхны өнөр өнөртдөж. Тэр их сайхан амттныг л иддэг байсан л да. Хөдөө нэг өрөм тавиалыг талах төсөөлөл идэх ч бас тэр хөдөөний өнөрнөөс ялгардаг учраас их
тодхон санаад байна тэрийг. Хотоос зочин ирээл за тэр зочингоос л юу хардаг байсан бэхээр ерөөсөө талах чихэр хоёр. Уустай юм өгтөл тэр дагуулаад ээж ч юм уу дагуулаад хардаг байсан. Талах байна дотор нь талах байна. Талах байна чихэр байна тийм юм байна. Тэр талхан дээр өрөм тавиад идэх үгүй юм уу сайхан амттай байсан. Тэр дурсан жил одоо хүртэл санаж байна л да. Дугуй талах бол өөрийн гэсэн түүхтэй хажуугаар нь өнгөрөхөнд хаяа авч идмээр өрсөлдөгчгүй талах юм шиг надад бодогддог байхгүй юу. Бусдууд нь ямар ч үн нэмээд ямар ч одоо гоё одоо тайлбар зүйлт нэмсэн ч гэсэн бидний тэр багтаа идж байсан төгрөг 20 мөнгөний далах гэдэг бол би өрсөлдөгчгүй далах гэж боддог ш зах зээл дээр. Монголчууд нийгмийн байгууллан өөрчилж зах зээлийн харилцаанд шилжихэд хүнсний бүтээгдэхүүний хомсдол нүүрсэн юм а. Нэг өрхөд хатуу тогтоон хувирсан хоёр ширхэг талхныхаа төлөө өдөржин дугаарлан зогсож байж худалдан авдаг байсныг одоо үеийн болон ирээдүйн хүүхдүүд маань мэдээд гайхширх байсан юм. Тэгээд энэ үед энэ гурил будаа талах маань маш их үнэтэй байсан. Талхны очирд хүүхэд одоо маш урт дараалал үсээ тэгээд хүүхэд тэрүүн дарагдаж өгчээсэн тухай сонины шинхэн сурвалжлагч би нүдэндээ нулимстай энэ мэдээг бас бичиж ирсэн юм аа. Үнсний улам бүсвэрээ ховордож байгаа өнөөгийн нөхцөлд сөөн хүн цадхаараа олон хүн хүртээлэрэн гэсэн ардын маань мэрэгэн үг үнэтэй сургамж болж хот хөдөөгүй картаар бараа хуваарлах болсныг газар сайгүй дэмжиж байна. Тэр чинь тэгээ бараг байлдаанд орж байгаа юм шиг өглөө эрт очирлж иж тухайн үед авч идчихлээсэн байхгүй юу. Хичнээн картанд оногдсон ч гэсэн талхаа авч идчих чадахгүй айл байлаа шүү дээ. Манай нийгмийн одоо хамгийн хүнд үе болох 90-ад оны их үеийг л одоо атар талхал хүмүүсийг аварж гарсан бахлаа гэж боддог шүү дээ. Төгрөг 20 мөнгөний далах чинь Монгол хүмүүс биднийг ерөнхийдөө маш хүнд үеэс аварсан хүнсний гол бүтээгдэхүүн байсан гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй байх гэж бодож байна. Хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээнд далах тарай, талах тамхи гэж орсон нь бол бас нэг зурус үеийн түүхийг өгүүлсэн ямар ч арга байхгүй биднийг сэтгэл зүйн болоод энэ одоо оюун санааны бие махбодын үлсгэлэнгөөс бол аварсан ачтай хүнс гэж бодож явдаг юм а. Олон хүн санал нийлэх байх гэж бодож байна. Энэ талах гэдэг бол үнэхээр хүндтгэлийн хамгийн эглэхэн хэрнээ хүндтгэлийн идэ мөнөөс муу юм аа гэж би боддгийг. Зах зээлийн шилжилтийн үед мэдээж үйлдвэр маань яг одоо ховчлын өмнө бол нэг хэсэгтэй яг төрийн өмчтэй тэгээд төрийн өмчөө ховчлох шийд гараагүй энэ үед бол компани маань бас нэлээд одоо зогсолтын байдалд орсон юм үе байлаа. Зах зээл шилжих үед 97 оноос одоо 99 оны төгсгөл гэдэг чинь богинохон хугацаа байгаа шүү дээ. 2хан жилийн хугацаанд дотор ингэж дампууруулаад 1000 хэдэн зуун ажилчдыг бүгд гудамжинд гаргацсан байсан энэ үе. 1990-ад он олон зуун ажилчдын амь амьдралыг залгуулж байсан үйлдвэрүүд ховчлогдож тоног төхөөрөмжүүд нь хаягдал төмрийн экспортод тушаагдан үйлдвэрүүд балгас болон орж байсан дээр гамшиг талах чихрийн комбинатад мөн нүүрлсэн байдаг. Учир нь ховчлон авсан субъект нь үйлдвэрийг хаахаар шийдсэн байлаа. Ийм үед цаг цагаар өсөх талах чихрийн комбинатын өрийг төлж алдагдлыг хааж үйлдвэрлэлийн хэвийн ажиллагааг хангах эрсдэлтэй алхмыг зориг гарган хэрэгжүүлэх удирдлагын шинэ баг тэднийг дэмжих үйлдвэрийн хамт олон шаардлагатай байлаа. Энэ хүнд сорилтыг өнөөгийн хамт олон үйлдвэрийн ажилчид удирдлагын баг нэр төртөөгөөр давж чадсан билээ.
төвчлөгдсөн олон компаниуд үйл ажиллагаан зогсож ор сургаггүй алга болсон компанич байгаа. Гэтэл манай компани бол үйлдвэрлэл хөвчлөгдөөгүй юу? За энэ үйлдвэрийг одоо яаж сэргээх вэ? Яагаад гэвэл бид нар 20 жил болцсон компани байлаа хөвчлөгдөж явах үед 20 жил ажилласан тоног төхөөрөмж гэдэг бол бүгдээрээ хуучирсан компани төлөөлөл удирдах зөвлөл ярьж агаад энэ үйлдвэрлэлийг хөгжүүлэх инновацийн хөтөлбөрийг бид нар 4 үе шаттайгаар зохион байгуулсан байгаа. Чех улсын G4 фирмийн одоо талхны 100 дөрвөн ширхгийг оруулж ирсэн. За 2008 онд 8, 9, 10 онд Голланд улсын Uniline, Unimax гэсэн нарийн боовны том хүчин чадалтай шугамуд орж ирсэн байгаа. Бид юугаараа бахархдаг вэ гэхээр манай бүтээгдэхүүн анх одоо түүхийд материалаас өгсүүлээд эцсийн бүтээгдэхүүн хүртлээ бол одоо хүний гар хүрдэггүй. Одоо яг бүх дамжлаган дээр тоног төхөөрөмжөөр одоо явагддаг. Талах, боов, борцог, бичээ хийхэд чинь ганц шугам 100 удаа шинжилээд байгаа юм шүү дээ. Энэ талах гурилан бүтээгдэхүүний чинь үндсэн түүхийд чинь гурилаа бид нар Mill House болон бусад компаниас шууд нөгөө автомат Salesforce нь машин руугаа буюу Mocoz гэж яриад байгаа том Youngster машин руугаа хүчтэй вакуум орчинд савлаад тэрийг наашаага энд авчираад за ингээд ороод ирсэн гурилаа хадгалах Sales энийг нь Италийн CP гэх компани нөгөө гурилыг ингэж нөгөө шугамаараа явуулсаар байгаа л яг нөгөө гурилан тэгэхэр чин талх руугаа бол талх руу, боов руугаа бол боов руу, боовно нөгөө бэлон нарийн боовноосоо салаад нөгөө жигнэх боовны цэг рүү, чанах боовны цэг рүү ингэ салаа явчихна. А эндээсээ мөн жигнэгүй юу бичээний цэг рүү бас салаа явчихна. Бид нар гурилаа бэлдэж авсныхаа дараагаар бол яадаг вэ гэхээр манай зурагч машин маань компьютерт оруулсан жор орц нормын дагуу гурилаа, сахараа, элсэн чихрээ, усаа одоо яг нормынхаа дагуу дооцлоод одоо зурчдаг байгаа. Ингээд зурсан бүтээгдэхүүн маань өөрөө одоо канераар яваад элдэгч машин дээр очиод элдээд за амраагаад хэрвээ авчрахтаа бол баринд одоо масла авчуулаад ингээд татсан юмудаа 100хан дээрээ жигнээд чанаад одоо гаргаад ирэнгуут нь гардсан бүх бүтээгдэхүүн чинь өөрөөсөө канераар урсаад нэг талхад 40 минут хөрөлтийн канераар одоо агаарын температур нь 16 байхад хөрж дууснаа гэдэг үзүүлэлттэй. Тэгвэл яг тэр чигээрээ нэг талх нь хөрж яваад очиод дуусгаад савлгааны хэсэг дээр очиод савлгааны хэсэг нь болохоор савлан зүснэ. Энэ бид нар нөгөө Финланд улсын Epica гэдэг одоо бид нар 12 оноос хойш савлгааны тоног төхөөрөмжийг буюу одоо атар талах бусад бүх бүтээгдэхүүнүүдэд нөгөө аюулгүй баталгаатай эрүүл хүнс гэдэг утга талаас нь савлаад гаргаж байгаа хөөх. Ам боогоод, наагаад, за огноогоо дараад одоо эцсийн бүтээгдэхүүн болоод борлуулахад бэлэн болтгоо. Тэгээ энэ уут нь өөрөө зүгээр уут биш, амсгалтай уут. Дотроосоо агаар гадагшаа гарна, гаднаасаа юм оруулахгүй. Тийм зорилттой байдаг. Хүмүүст одоо ямар шоу өндөр түвшинд бүтээгдэхүүнийг чанартай хийж өгч байгаа вэ гэдэг имийг л баталшил компани харуулах гэдэг. Манай үйлдвэр бол ямар ч хүн ирсэн, ямар ч хэрэглэгч ирсэн нээлттэй байдаг. Бид нар ороод үзэл гэдэг. Янз бүрийн гомдол зардал гарна шүү дээ. Үйлдвэрлэлсэн. Бид нар ирэл манайх тийм орох нөхцөл бололцоо байхгүй. Бүх юм хангацсан. Та манай үйлдвэрт ороод танилцчихвал. Гурил наах яаж дээ? Гурил чинь яаж талах, яаж боов, бичээн болд. Та хар энэ дундаас тэгэхээр одоо бүтээгдэхүүн төрөөс юм гарна гэдэг ойлголт байхгүй. Манай үйлдвэрийг ирээд үзсэн хүмүүс бол тийм юм боломж байхгүй мэн тийм мэдрэл явдаг л та ер нь бол. Тэгэхээр энэ бол бид нар юу гэх гэдэг нэг үл бид нар бол найдвартай, чанартай юм хийцэн гэдэг баталгаатай нүүр бардам л хэрэглэгчдийн өмнө л байна. Энэ шугам бол дэлхийн өндөр зэрэглэлийн шугам юм. Үүнийг монголчууд өөрсдөө бие даан ажилуулж байгаа нь мэрэгчсэн өндөр зэрэглэлийн боловсон хүчин энд байна гэсэн үг юм а. Хамгийн сүүлийн үеийн Европ технологиор тоноглогдсон энэ үйлдвэрийн гол хөдлөх хүчин техник тоног төхөөрөмж биш. Үүнийг ажилуулж буй инженер техникийн ажилчид юм шүү дээ. Талх чихрийн үйлдвэрийн 30 жилийн туршид зогсолтгүй шинжлэгдсэн дэлхийн түвшний технологиг нутагшуулж чадсны цаад учир шалтгаан нь туршлагатай, чадварлаг ажилчдаа эрхэмлсэн хүн төвтэй хүмүүнлэг менежментийн үр дүн юм а. 30 жилийн турш хамтдаа байсан хэрэглэгч тандаа баярлалаа. Монгол хүн та бидний баярлаг билээ. Сонирхдаг л доо танах одоо ингээд ажилч чинь байгаад л ахи өөрчлөлтгөө зарим компани хувьчлаад авбуугүй хүмүүсээ ингээд айгүй халдсалдгоо гэж. Тэгэхээр манайх бол товчилж авсан багийн хувьд энэ хүн гэдэг бол үнд капитал юм а. Тийм учраас
мэрэгчлээ ажилчин хүн гэдэг бол энэ компанийг авч явах ийм одоо хүч учраас энэ дээр бол ямар ч асуудал байхгүй. Ялангуяа одоо тэтгэврт гарсан хүнээч хүртэл та үнэхээр оюуны потенциал ч байгаад ажилтгал юм бол ажиллажээ гэдэг энэ талаараа би бас энэ компани давуу тал юм болов уу гэж боддог. Одоо яг 83 он, 84 онд төгсөөд ирсэн инженерийн баг тэр чигээр ажиллаж байдаг юм манай. Түүний зэрэгцээгээр мөн илгээлт аваад одоо ирж байгаа 2.10 дугаар анги илгээлтийн эзэд манай компанид ирж ажиллаж байсан. Тэгэхээр ийм сайхан дурсамж бол өнөөдөр юм шиг санагдаж байна. 1983 онд ангийнхаа 21 нөхдийн хамт Монголын Хувьсгал залуучдын эвлийн илгээлтээр анх далхачрын комбинатад биднес ажилчнаар орж хөдөлмөрийн гараа эхэлсэн. Үе дамжсан 3 үе дамжсан ийм ажилчид манайд ажиллаж байна. Манай хамгийн отгой охин болох охин маань ирээд энд одоо үйлдвэрт залгамжлагчаар ажиллаж байгаад би их баяртай байдаг. Хүүхэд байгаасаа эхлээд үйлдвэрт орж үзээд талхны үнэр тэгээд талхны амт ерөөсөө надад мартагддаггүй. Тэгээд тийм учраас ийм сайхан хамт олондоо ээж ахаа мэрэгчлийг залгамжлуулаад явж байгаадаа баяртай байдаг. Ээжээ болон ийм сайхан хамт олноороо бас бахархдаг. Та бидний худалдан авж байгаа нэг ширхэг атар талхны 10 төгрөг дутам нь цусны төвд хандив болон очиж байгаа гэлээ. 21-р зууны бид чинь явган цатгалдаж гэдэс дүүрэн явахыг чухалчлах биш харин өөрт хэрэгтэй амин дэмээр баялаг эрүүл хүнсийг хэрэглэхэд чухал юм да. Хэрэглээний соёл гэдэг бол маш өндөр ийм зүйл байгаа. Тэгэхээр хэрэглэгч өөрөө юу хэрэглэдэг? Нэг хэсэг одоо хүмүүс дандаа цагаан гурил иддэг, цагаан гурилаар хийсэн бүтээгдэхүүн сонирхдаг байсан бол одоо хүмүүс яг эрүүл мэндэд тохирсон ялангуяа ийм бор гурилын ч гэдэг юм уу ийм бүтээгдэхүүн идэхийг хүсдэг болсолдоо хамгийн түрүү манай компани хүмүүсийн өргөн хэрэглээний одоо хэрэгэлдэг талхныхаа давсны хэмжээг бууруулсан юм байна. Хүний өдөр тутмын хэрэгэлдэг 10 бүтээгдэхүүн дотор бол зайлшгүй талх байж байгаа юм. Тэгэхээр энэ дотроос талхны давсыг бууруулснараа хүн өдөр болгон хэрэгэлдэг давсных нь хэмжээ тодорхой хэмжээгээр буурж яана л гэсэн үг. Органик гэдэг яг юм цуврал бүтээгдэхүүн байдаг. Эрдэс бодис амин нэмэр баялаг одоо тийм нэмэлт одоо тийм витаминуудыг хийсэн байдаг. Энэгээр одоо бид нар дамжуулж бас нөгөө хэрэглэгчдийнхаа эрүүл мэндэд анхаарч байгаа. Жишээлбэл манай хэвэгтэй боов гэд байж байдаг. 50% нь 2 дугаар гурил, 50% нь хүнсний хэвэг. 2 дугаар гурил чи өөрөө эрдэс бодис ихтэй ийм бүтээгдэхүүн. Дээрэс нь хэвэг гэдэг маань өөрөө эслэг өндөртэй юм бүтээгдэхүүн. Та бүхэндээ эрүүл мэндэд чинь чиглэсэн зохицуулах үйлчилгээтэй хүнсийг талхчгэр хувьцаат компани байнга одоо үйлдвэрлэж байна. Би талхчгэр компанид нэг зүйлд нь маш их баярлж явдаг. Юу вэ гэвэл Монгол улсынхаа зах зээл дээр тэр дундаа хүнсний зах зээл, талхны зах зээл дээр анх удаа энэ одоо эрүүл бүтэцтэй гэх юм уу хүний биед одоо ашигтай бүтэцтэй энэ далхыг одоо Монгол орныхоо Монголын ард түмний төлөө бодож ингэж хийж бүтээж гаргасныг бол би Монголын ард түмэн бид талархаж хүлээж авах ёстой боломж болцоогоор өдөр тутмынхаа амьдралд хэрэглэх ёстой гэж би бодож талархаж явдгийн. Энэ талархах сэтгэлийнхаа үүднээс эдний хамгийн сүүлд одоо бий болгосон багет гэдэг далхны энэ сурталчилгаанд бол би өөрийнхөө сэтгэлээр оролцсон. Ургах нартай уралдан байгаль ижи бидэнд сайн сайхан бүгдийг илгээдэг. Бид өөрсдийн туршлага, хайр, хөдөлмөр, чин сэтгэлээ шингэн танд бэлэглэж байна. French Baguette. Франц технологиор далхчгэр компанид үйлдвэрлэв. Франц багет бол Француудаас дэлхийн хүмүүст өвссөн хамгийн сайн зүйлсийн нэг юм гэж хэлж болно. Багет хийн гэдэг бол урлагийн нэг төрөл гэж хэлж болно. Маш их дадлага туршлага, дээрээс нь маш сайн тоног төхөөрөмж шаардагддаг. Энийг нөгөө нэг яг хийхин тулд хамгийн гол нь гурил чинь өөрөө ерөөсөө 55% нь ус, 45% нь гурил. Тийм бүтээгдэхүүн байхгүй. Зураг муурнал бүр юусэн зунгаалцсан л байт юм л. Яг технологи дэж дороож байхгүй. Тэгээд гурилыг чи ингээд
халуун юм жоохон халуун дуу газар ингээд хөргөдөн штэ. Үгүй хүмүүс тавьж байгаа дороожтой бол ингээд хөөлөд штэ. Энэ эсрэгээр хүүтэн технологи хөлдөөдөг. Тэгэхээр нөгөө энэ багет чинь хугалахаар шажигнсан хатуу эсвэл доторт нь зөөлхөн тийм технологитой юм байна. Одоогоор Франц, Итали, Иордан, Оросын холбооны улс, Америкийн нэгдсэн улс болон зарим арабын улс орнуудад яг энэ шугамыг ашиглаж байна. Одоо бид Монгол мэргэжилтний хамтаар тэрхүү гайхамшигт багет талхыг Монголд гаргаж авахар ажиллаж байна. Багет бол Монгол нутаг шиг цэвэр байгалийн бүтээгдэхүүн юм. Бид багетын талаар хэдэн цаг бол хэдэн цаг яриад дуусахгүй байхаа. Энэ бэлэн болсон бүтээгдэхүүний чинь хэрэглэгчдэд хүргэж өгөх гэдэг нэг аюул тум ажилладаг. Хүргэлтийн ажил. Ингэж хүргэхийн тулд эдгээр бүтээгдэхүүнүүдийг одоо нөгөө хамгийн найдвартай цав баглаа бод битүүмжлэл талаас хамгийн сайн одоо хүргэлтийн машин. Манайхан бол ярьдаа портер гэдэг. Гэхдээ амбартай портер. Бид нар энэ портроо бол бүгд найрамд солонгос улсад амбарыг нь бол зориуд шинээр хийлэгдэв. Ямар нэгэн гадны тоос шороо орохгүй, бороо цас ороход бол нэвтрэхгүй. За дээрэс нь нөгөө машины янз бүрийн бензин тос үнэтэй байдаггүй. Ийм орчинд тээвэрлээд хэрэглэгчдийн гатар хүргэж өгөх энэ ажил хийж байгаа. Өөрийн 5 жингээс эхлэн үдшийн бүрэг хүртэл одоо нийслэлийн ард түмэнд 3000 гаруй цэгээр дамжуулан та бүхэнтэйгээ бас өдөр тутам уулзч байдагтаа баяртай байна. Анх бол далах дугуй юм байсан бол одоо бол янз бүрийн хэлбэртэй далахын технологи хийц амт чанар үнэр нь үндэслэл сайжирсны хүн бүхэн гар дээрээ тавьж үнэр амтыг авчгаа учраас би нэг давтаад яхав ямар ч гэсэн энэ сайхан ойн баяраа ёсон төгөлдөр тэмдэглэж байгаа энэ үйлдвэрийн хамт олон сайн сайхан бүхний ерөөлийг хамт бэвшүүлж байна. Талхчгэр хувьцаат компани үүсгэн байгуулагдсны 30 жилийн ойг тохиолдуулан талхчгэр хувьцаат компанид ажиллаж байсан нийт ажилчид талхчгэр хувьцаат компани ажиллаж байгаад өндөр насныхаа тэтгэврт суусан нийт ахмад ажилтан ажилчид мөн энэ компанийг удирдах явсан нийт удирдлагууд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд мөн одоо хамт олондоо 30 жилийн ойн баярын мэндийг хүргэж байна. Мөн бид нартай 30 жил тасралтгүй хамт байсан Монголынхоо нийт хэрэглэгчтэй талхчгэр хувьцаат компани байгуулагдсны 30 жилийн ойн баярын мэндийг хүргэж та бүхэндээ эрүүл энх аз жаргал сайн сайхан байхыг хүсэн өрөөё. Амттай нүнжигтэй бүхнийг ард түмэндээ дээжлэн барьсан талхчгэр компани хамт олондоо хүний насаар бол дөнгөж эд залуу гялалцаж яваа 30 насныхан төрсөн өдрийн баярын мэндийг хүргье. Та бүхэн маань бидний ширээг хамгийн тансаг байлгаж чаддаг. Та бүхэндээ нэхийн ёслоё. За, талхчгэр компани бол надтай яг чацуу ийм компани байна. Тэгээд нийт талхчгэр компани хамт олонд 30 жилийн баярын мэндийг хүргье. 100 дамсан төвхтэй талхчгэрийн үйлдвэрийн түүхийг монголчууд бид нар цөм цугаран бүтээлээ. Нэг талх үйлдвэр гэхэд 700 хүний хөдөлмөр зүтгэл орно гэхээр юутай гайхамшигтай. Амуу таны арим их нүнжиг Монголын ам гişиг дэдэлсэн талхчгэр компани. Тийм ээ, амьдралыг тэтгэгч амин хүнсийг бид үйлдвэрлэдэг. Бид бүтээч бүтээгдэхүүн бүртээ хариуцлага, үнд итгэл, найдварыг шингээдэг учраас манай бүтээгдэхүүнүүд айл бүрийн гэрт ургах нарны цацраг мэт шинэ өдөр ирээдүй аз жаргалын бэлэгдлийг тээж очдог. 30 жилийн турш хамтдаа байсан хэрэглэгч тандаа баярлалаа. Монгол хүн та бидний баярлаг билээ.